Тэр өдрийг баллахгүй тулд өглөөнөөс ахуулаад би юу хийх вэ гэхээр би нэг 2 дахь бичлэгийн дээр англи сурмаар байгаа гэд ярьжсэн шүү. Үгийн сангаа нэмээр нь нэгдүгээр, хоёрдугаар одоохондоо надад сургалтанд суух бодол байхгүй. Эхний ээлжинд мөнгө санхүүгээ жоохон зохицуулж, жоохон нэг юм тест дараатай басныхаа араас сургалтанд сууя гэж бодож байгаа. Гэтэ тэр хүртлээ би бас хоосон баймааргүй байгаа. Сургалтанд суугаад англи сурна гэж бодохын хооронд сургалтанд суух хүртлээр би бас юм оролцоор, юм сурсаар үгийн сангаа нэмээр байгаа байхгүй. Тхийн тулд би ном орчуулах гэдэг. Энэ номыг орчуулна. Тэгээд би энэ нь бол ингээд шинэ цуврал бичлэг маань хийлж байгаа байхгүй. Цуврал бичлэгэн дээр би өглөө басаад өдөр тутамдаа хийх ёстой зүйлүүдээ өглөө нь шууд босоод хийнэ гэсэн англиар орчуулна. Ном унш. Өдөрт би дор хаяж нэг 4 үг цээжиллээ гэж бодоход би өдөр болгоно тасралтгүй бол биш. Дунд нь ганц 2 өдрийн тасралттай яваад ингээ 30 өдөр биелүүлээд дуусгалаа гэж бодоход 120 үгийн сангаа би нэмнэ гэсэн. Харин би юу ч хийхгүй хам бол ямар ч үг нэмэгдэхгүй надад тийм жижигхэн юм байсан ч гэсэн өдөр тутамдаа өөртөө хэрэгтэй дадлуудыг авч явах хэрэгтэй, хийх хэрэгтэй болчихж байгаа. Уянгаа их чинь BKG их чинь бүтээлч өглөө гэдэг цуврал бол үнэхээр гайхалтай цуврал байсан байхгүй. Тэр бол үнэхээр миний одоо сонирхлын, миний хүслийн тийм бичлэгнүүд байсан. Гэхдээ ихч манай өөрөө цувралаа хийхгүй аа. Гэхдээ ерөнхийдөө тэр одоо цувралтай ер нь бол жоохон ойролцоо гэсэн үг. Тэгэд энийг орчуулна. Энийг би өглөө алган хиймээр байна. Өглөө алган ийм бичлэгтэй та нарыг өгтмаар байна. 30 өдрийн дараах өглөө алган ийм бичлэг хийсэн өөрийгөө ингээд төсөөлөхөр амар гоё. Вау! 30 өдөр ийм бичлэг хийчлээ гэж үлээ гэдэг бодол надад төрөх гээд байгаа байхгүй. Өөрийгөө амар гайхалтайгаар мэдрэх гээд байгаа. Тийм болохоор би яаж хийж яагаад дунд нь ихтэй 1-2 өдөр завсарлаж магадгүй юм ямар ч хэсэг үццгээе. За тэгээ бас ном уншнаа. Одоо цаг үед бол ном унших гэдэг бас аюул юм чухал хор зүйлүүдийн нэгт орсон шүү дээ. Тэгээд бидний утасны хэрэглээ маш их байгаа тохиолдолд ер нь бол ном унших, ямарваа нэгэн юм сурах, хийх, нухах, ямарваа нэгэн юм дээр ингээ удаан нухах гэдэг бол аюул тийм хэцүү зүйлүүд болцсон. Анхаарал төвлөрөлт аюул муудаж байгаа. Тэгээд тэрнийхээ ирээр бид нар маш их зүйлээс ер нь бол халдж байгаа. Өөрсдийнхөө хөгжлийг бас давхар авч явахын тулд ном уншицсан. Энэ номыг одоо би өмнө жил эхлүүлсэн юм аа. Тэгээд энэ жил дуусгая тэхүү. Зүгээр амар олон ном уншихгүй яг үндэ энэ номыг л дуусгах гэж. Англи хэлний маань энэ цуврал маань яаж явагдах вэ гэхээр би эхлээд англи дуудлагын сонсуулна та нар. Тэгээд би өөрөө таваад дааж хэлнэ. За энэ дэр нэг анхаарах зүйл байгаа шүү. Би бол ер нь аюугаа муу англитэй хүн, англигүй. Тийм учраас намайг битээ жаачлаарай. Намайг заяа. Хоёрын хооронд англи хэрэглэхгүй гэдэг байгаа шүү дээ. Намайг битээ шүмжлээрээ, намайг битээ дог тохуу хийгээрээ. Би зүгээр л яг бодит өөрийнхөө байгаа байдлыг харуулад зүрхсэнд дэвжиж байгаа л баримт болгоод ч юм уу тийм хин нэг нь тантай болохыг хүсэж байгаа болохоос ш өөрийгөө лаг мундаг гэж харуулахыг ерөөсөө хүсэхгүй аа шүү. Тэгээ би бол аюу суугаа угаасаа сууг. Тэгээ сууг биш байхын тулд энэ болгоны хийж байгаа шүү. Намайг битээ муухагаар хэлж миний зүрх рүү утаг цоор. За тийм ээ. Тэгээд эхний ээлжинд энэ дуудлагын сонсуулаад дараагийн ээлжинд би өөрөө дуудаж үзнэ. Гэхдээ миний дуудлагаас аяг муу аа гэтгсэн шүү дээ. Тэгэхээр эхний бичлэгэндээ амар мяа дуудчихсан. Ингээд бичлэгүүд маань явах тусам миний дуудлага бүр гоё болох ч юм билүү те. Яаж ч магадгүй шүү. Тэгэхээр би бол халтар хултар байсан ч гэсэн дууддагаараа дуудана. Миний зорилго англиээ сайжруулах. Эхний дүрэн бол хуцаа олдохгүй байхад болно доо. За хоёрдугаар дүрэн бол номыг содрох хэрэгтэй. Гэрээс гарахгүйсэн ч гэсэн ялангуяа зөний энэ илрэлт бол заавал номыг содрох гэсэн шүү заяа. Вау. Намайг содрогдсон хүмүүс одоо англиэд тавцгаана. За эхний ээлжинд би дуудлагыг сонсуулна та нарт. In the East End of London after dark, August 1888. In the East End of London after dark, August 1888. Би ихтэй амар навшин сонсож байгаа. Энэ суу байгаад үнэхээр уучлаа. In the East fuck би ингэж дуудах юм дөө би амарсан жоо хичээд тах юм. In the East. Яа тийм сонсож. In the East уусаа ингэж дуудах хэвээр. In the East гэдэг нь in the East гэдэг нь одоо байршлыг зааж байгаа шүү дээ. За the East гэдэг нь зүүн.
in the east end гэх юм уу зүүн захад зүүн төгсгөлт ч юм уу. Ер нь аль зүүн захад. За тэгснэ of London after dark. Of London, Лондонгийн зүүн захад after dark харанхуй болсны дараа 8 сарын 1888 оны 8 сард Лондонгийн зүүн захад харанхуй болсны дараа гэдэг гарчигтай. За дараагийнх нь. The only light struggles from the few gas street lamps that remain unbroken, and from pots of fire suspended above the cobblestones. Tended by old men selling boiled sea snails outside the public houses. За гэдэг гэсэн байна. За одоо эхлээд асуулт сонсцгоо. Дүлээ. The only light struggles from the few gas street lamps that remain unbroken. The only light struggles from the few gas street lamps that remain unbroken. The only light struggles from the few gas street lamps that remain unbroken. The only light гэдэг нь ганц гэрэл. Struggles. Struggles гэдэг нь struggle гэдэг одоо үйл үг, тэмцэх, арай ядан гэсэн утгатай. Ер нь аль нэг effort гэж ярьдаг штеп. Бид нар хүчин чармайлт гаргах гээд Effort. effort Effort. effort Effort. effort Effort. яг effort бол биш юм штеп. Effort зүг хэлж гин үү guys үгүй залуусаа одоо яандаа одоо яах вэ тий түлээ struggle гэдэг үйл үгээ бас дангаар нь сонсцоо Struggle. struggle гэдэг үйл үг энэ нь тэмцэх зүудрэх гэсэн утгатай юм бол хараа ядан гэсэн утгатай тэгээд struggles болчоороо ер нь эзэн бие дээрээ хаврал авчиж байгаа. Ийшээ итгэл is down. Struggles. Арай ядан тэмцэх зүдрэх ер нь бол хүчин чармайлт гаргах effort гэсэн шүү дээ. Effort гэдэг үгний нэг л тийм уг нь энэ дэр бол ингэж дуудсан. Тэгсэн чинь би буруу дуудаад авсан энэ хай гэдэг үгний арай агсан түвшний үйл үг. За энэ бол тэрлэх хэвээр хамгийн нэгдүгээр чухал үг. From the few gas street lamps that remain unbroken. From the few gas street lamps гэдэг нь few гэдэг нь одоо цөөн гэсэн утгатай. Цөөн тооны хид хідэн гэсэн утгыг агуулдаг тийм ээ. Few. Gas street lamps гэдэг нь street гэдэг нь гудамж, lamps гэдэг нь гэрлэнүүд, gas гэдэг нь хийн, гудамжны хийн гэрлүүд юм болов. Хийн гудамжны цөөн хідэн гэрлүүд. From гэхээр тэндээс эндээс аас гарал хугасаа гарал марал хэлэхдээ ер нь бол ашигладаг штеп. Ингээд тэндээс гаралтай, эндээс гаралтай тийм юм гэдэгтэй. Тэгэхээр from the few gas street lamps гэр цөөн хідэн хийн гудамжны гэрлэнүүдээс арай ядан ганц гэрэл that remain unbroken. Remain гэдэг нь үлдэх хэвээр байх, өөрчлөгдөхгүй байх гэсэн утгатай. За тэгснэ unbroken эвдрээгүй. За ингээд нийлүүлээд орчуулах бол эвдрээгүй үлдсэн цөөн хідэн хийн гудамжны гэрлээс ганцхан гэрэл арай ядан туснаа гэж. За одоо ингээд үйлбэгийн бүтцэн ингээд сайн анзаарах юм бол that remain unbroken гэдэг энэ хамгийн сүүлийн үг монгол хэлэнд болохоор хамгийн ихний үг болоод ороод ирсэн. Эвдрээгүй үлдсэн цөөн хідэн few gas street lamps цөөн хідэн гудамжны гэрлээс the only light ганцхан гэрэл struggles арай ядан тусна. За эхнийхэн. За араас нь шууд ууршиж. And from pots of fire suspended above the cobblestones, tended by old men selling boiled sea snails outside the public houses. And from pots of fire suspended above the cobblestones. And from pots of fire suspended above the cobblestones. Pots. And from pots of fire suspended above the cobblestones. За гэдэг нь and гэдэг нь мөн. From pots. Pot гэдэг нь савнууд. Pots болонгууд савнууд. Fire галнаас галтай савнуудаас from pots of fire гэхээр галтай савнуудаас suspended. За энэ нь бол бас өөж болох шүү. Suspend төр зогсоох
төлөвлөх. Харин хоёрдугаар нь болохоор үлэх, дүүжлэх гэсэн утгатай. Тэгээ suspended болчоор тэгсэн өнгөсөн past simple өнгөрсөн цаг дээр ороод suspended болоод үлгсэн, дүүжилсэн, үлгсэн above дээр дээгүүр. Тэгээ энэс above all гэхээр юуны өмнө гэж ашиглагддаг юм бэл. Above гэхээр зүгээр дээр дээгүүр. Тэгээ cobblestones гэдэг нь болохоор зам хийдэг юм чулуунууд гэдэг шүү дээ. Тэрийг нэрлэдэг юм бэл cobblestones street, cobblestones чулуун замын дээгүүр above the cobblestones чулуун замын дээгүүр suspended үлгсэн from pots of fire чулуун замын дээгүүр үлгсэн галтай савнуудаас энэ гэсэн шүү дээ. Өмнөх хэсэг нь бол ингэж үлдээч. Tended by old men selling boiled sea snails outside the public houses. Tended by old men selling boiled sea snails outside the public houses. Tended by old men selling boiled sea snails outside the public houses. Tended гэдэг нь одоо арчилдаг, харж ханддаг, манаж идэг, хариуцдаг. Камераас нь илчээд ирлээ. За, тend гэдэг нь болохоор одоо харчлах, харж хандах, манах гэдэг ийм утгатай үг. Тэгээд тендэд болчингууд арчилдаг past simple биш. Энэ дэр болохоор тендэд past simple биш. Үйл үгийн 3 дугаар хэлбэр. Тэр нь бол орсон байгаа. Тэгээд ийм утгатай болж байгаа юм байна. Tended by old men selling. By гэдэг нь болохоор тэрнгээр энэгээр. За одоо тэгэнгүүт tended by old men. Хөгшин эрчүүд тендэд арчилдаг. Хөгшин эрчүүдээр арчлуулдаг. Хөгшин эрчүүдээр ерөнхийдөө мануулдаг гэсэн юм утгатай болж байгаа. Тэнгүүт бидний одоо орчуулах юм бол хөгшин эрчүүдийн мандаг, харж ханддаг гэсэн утгатай болж байгаа. Selling boiled sea snails outside the public houses. Selling гэдэг нь зардаг. Boiled чансан, boil хэр чанах те. Тэгээ boiled чансан. Sea snails, далай. Snails эмгэн хумснууд outside the public houses. Outside the public houses. Outside гэдэг нь гадна болдог гэсэн утгатай шүү. Тэгээд the public houses гэхээр public house гэдэг нь ерөнхийдөө pub, уушин газар. The pub-ын гадна, шар аригны газрын гадна. За тэгмүүд одоо бүгд нэр харцгаая. Old men selling boiled sea snails outside the public houses. The public houses уушин газруудын outside гадна талд sea snails далайн snails жүлээ эмгэн хүмүүс. Далайн эмгэн хүмүүснүүд boiled sea snails чансан далайн эмгэн хүмүүснүүд selling зардаг old men. За одоо орчуулга. Tended by old men selling boiled sea snails outside the public houses. The public houses тэ уушин газруудын outside гадна талд уушин газруудын гадна талд boiled чансан sea snails чансан далайн эмгэн хүмүүснүүд selling зардаг хөгшин эрчүүд тендэд мандаг гэсэн утгатай. За тэгэхээр одоо ингэж эвтэйхэн жуулиа гэх юм бол уушин газруудын гадна талд чансан далайн эмгэн хүмүүснүүд зардаг хөгшин эрчүүд тэднийг мандаг. За нийт нь одоо нэг хэлье. Дуудлагын сонсоод тэгэд хэлье. The only light struggles from the few gas street lamps that remain unbroken, and from pots of fire suspended above the cobblestone, tended by old men selling boiled sea snails outside the public houses. The only light struggles from the few gas street lamps that remain unbroken, and from pots of fire suspended above the cobblestones, tended by old men selling boiled sea snails outside the public houses. Хаграагүй үлдсэн цөөн хідэн хийн гудамжны дэнлүү болон чулуун замын дээгүүр үлгсэн галтай савнуудаас л бүтгэн гэрэлт босно. Галтай савнууд аягүй сонсогдож байгаа. Тэр галтай савнуудыг уушин газруудын гадуур чансан далайн эмгэн хүмүүс зардаг хөгшин эрчүүд манжидаг гэсэн өгүүлбэр. За энэ дундаас сануулаад хэлэхэд яг орчуулгын төвшний хавал биш үү дээ чинь. Зүгээр яг өөрөө англи сурахад орчуулж байгаа учраас уучлж өшөөгөрөө энэ бол зүгээр сурах гад хийж байгаа зүйл шүү. Тэгэхээр яг аль биесны орчуулга бол ерөөсөө биш. Одоо саяны өгүүлбэрээс бол нэгдүгээр struggle гэдэг үг, хоёрдугаар remain, гуравдугаар suspended, дөрөвдүгээр above, тавдугаар tended. Бусдын нь бол гайгүй мэднэ ах. Тэгээд энэ 5 өгүүлбэрийг бол заавал эндээс бодож авах хэрэгтэй гэсэн үг. За би энэ удаад 2 өгүүлбэрээр хэлчихье гэж бодлоо. За дараагийнх нь өгүүлбэрийг уншицгаая. The stranger, all dressed in black from her hat to her boots, slips from shadow to shadow as if she were no more than a shadow herself, unnoticed. The stranger, all dressed in black from her hat to her boots,
Slips from shadow to shadow as if she were no more than a shadow herself unnoticed. Хэр дуудсан. За эхний үйлбэрийн бас тасалнаа. The stranger, all dressed in black from her hat to her boots. Stranger гэдэг нь танихгүй хүн, гадны хүн гэсэн утгатай. The stranger үл таних хүн. All dressed in black from her hat to her boots. All dressed. За dressed гэдэг нь болохоор өмссөн. All бүхлээр нь бүгдээрээ. За in black from her hat to her boots. In black хар from her hat тэр эмэгтэйн малганаас to her boots тэр эмэгтэйн гутал хүртэл тэр эмэгтэйн малганаас тэр эмэгтэйн гутал хүртэл гэдэг юмуд малганаасаа гутал хүртлээ in black хар малганаасаа гутал хүртлээ хар хувцалсан танихгүй хүн танихгүй эмэгтэй энэ болохоор ингээд эмэгтэй дээр угаасаа нэг зааханд ялгална ба учраас нь the stranger гэдэг дээрээ яг хүүсийн тодорхойлж өгөөгүй ч гэсэн яг зааханд ялгал тэр her hat тэр эмэгтэй гэдэг нь тэр хүний хүүсийн тодорхойлоод өгсөн учраас малганаасаа гутал хүртлээ хар хувцалсан танихгүй эмэгтэй. За нэгдүгээр, за хоёрдугаар. Slips from shadow to shadow as if she were no more than a shadow herself, unnoticed. Unnoticed. Slips from shadow to shadow as if she were no more than a shadow herself, unnoticed. За sleep гэдэг нь болохоор өнгөрөх, халтрах, гулгах, шилжих гэсэн утгатай sleep. From бас тэндээс эндээс as тэ shadow to shadow сүүдрээс to гэдэг нь айгу олон утгатай л да. Гэхдээ энэ дэр болохоор рүү shadow to shadow хүн сүүдрээс сүүдөр рүү. За монголлоод ингээд илүү сансаад хэвтэйхэн болгох юм бол сүүдрээс сүүдрийн хооронд sleeps шилжих, хөдлөх. As if she were no more than a shadow herself өөрөө as if she were гэхээр тэр эмэгтэй яг тийм юм шиг тэр эмэгтэй яг ингээд сүүдэр юм шиг гэсэн утгатай. Ерөнхийдөө тэр эмэгтэй яг сүүдэр шиг. За өмнөх өгүүлбэртэйг нийлүүлэх юм бол тэр эмэгтэй яг одоо өөрөө сүүдэр шиг тэр эмэгтэй яг л өөрөө сүүдэр шиг сүүдрийн хооронд уусан шингэн гэж орчуулж болж байна тий. За тэгмүүд энэний араас unnoticed гэдэг жоохгүй. Unnoticed гэдэг нь болохоор notice гэдэг нь анзаарах, олж харах, мэдэж авах гэсэн үйл үг. Тэнгүүд болчингууд анзаараагүй. Unnoticed гэдэг нь болохоор анзаарагдaltaгүй. Одоо орчуулах юм бол тэр эмэгтэй яг л өөрөө сүүдэр мэд тэнд ч анзаарагдaltaгүй сүүдрийн хооронд шилжинэ. Уусна ч юм уу тий. Сүүдрийн хооронд уусна. Сүүдрийн хооронд шилжинэ. Вау, энэ юм гайхалтай үг. Амар тийм сонирхолтой онцтой. Надад бүр ингэж орчуулах юм бол энийг өдрөө алга хийж чадах юм бол би бол амар сайн англи сурна гэж бодож байна. Тэгвэл надад энэ маш сонирхолтой байна. Амар сонирхолтой. Тэгэд энэний ингээд дүрслэл энэ одоо үйлж байгаа тэр одоо үйл процесс те үйл явдал дээр дүрсэлж байгаа байдал мэт амар гоё аахгүй амар таалагдж байгаа. Нэгдүгээр үйл явдал амар сонирхолтой. Хоёрдугаар тэр дүрсэлж байгаа уран бичиглэнээс амар гоё. За эхний дугаарын эхний орчуулга нь ийм байла. Одоо яг орчуулсан хоёр өгүүлбэрийг ингэж орчуулах уу. За бүүнд нь нэг гоё уншиж ил та. Бүүнд нь нэг гоё юугаа сонсгоо шууд уншчих уу. За шууд уншиж. The only light struggles from the few gas street lamps that remain unbroken and from pots of fire suspended above the cobblestones, tended by old men sealing boiled sea snails outside the public houses. The stranger, all dressed in black, from her head to her boots, slips from shadow to shadow as if she were no more than a shadow herself, unnoticed. Эвдэр шимхрэг үйлцэн цөөн хідэн хийн гудамжны дэнлүү болон чулуун замын дээгүүр үлгцэн галтай тавнуудаас л бүдгийн гэрэл тусна. Тэдгээрийг уушин газрын гадна чансан талын эмийн хүмүүс цааш би хөрчүүл манан сунаа. Малганаасаа гутал хүртлээ бүхэлдээ хар утсан үл таних эмэгтэй яг л өөрөө сүүдэр мэд хэний ч анзааралт хүртэлгүй сүүдрийн хооронд жимээгүйхэн шилжинэ. Эхний удаад нөгөө би өвөлдөө хэлцээд орчуулахдаа би болохоор яг энэ тухайчтай ингээд өөрөө орчуулсан гэсэн үг шүү. Энэ дэр болохоор яг олон үйлбэр зэрэглэх гэдэг авчирсан юм биш үү. Ингээс хараад өмнө орчуулсан байснаа хэлчихлээ. Тэгэхээр жоохон үгний сонголтууд нь жоохон зөрж магадгүй. За ингээд
2 өгүүлбэр орчууллаа. Тэгэд эндээс би шууд базаад аль өгүүлбэр нь юу чухал вэ гэдгийг хэлчихье гэж бодлоо. Struggle нэгдүгээртэй. Нэгдүгээр struggle. Хоёрдугаар remain, spended, above, tended, stranger, unnoticed. За ингээд нэг 7 үг. Энэ бол миний хувьд бол гарч байна. Та хэдийн хувьд одоо яаж байгааг бас мэдгүй шүү дээ. Та хэдийн хувьд бас өөр байгаа. Хэрвээ тэгэх юм бол энэ өгүүлбэрээс одоо мэдгүй үгнүүд байлаа гэхэд ерөнхийдөө доор хажны 7 үг ч юм уу те 2 3 үг гэдэг эндээс ингэж хийжлээ гэсэн. Тэгэхээр ямар гоё үр дүнтэй вэ? За намаашцах юм. Тэг миний энэ бүтээл энэ юм маань өглөөний дадлууд маань бол 1 цаг л. За өсрөө цаг 30 минут бол шаардах юм байна гэж би бодлоо. За би өмнөх бичлэгэн дээрээ нэг юу уншсан байхгүй юу? Өөрийн хамгийн сэтгэл томогшсон тэр одоогоор уншсан ба хамгийн сэтгэл томогшсон цаазын ял сонсдог хэсгийг уншсан. За би тэрнээс ер нь эхлүүлчихье гэж бодлоо дөө. Тэрөө өмнөх юуг сонсомоор байвал миний өмнөх бичлэгэн дээр бичлэгийг үзээрэй. Тэн дээр яг юм цаазын ялыг хараад тэгэд мэдрэгдсэн зүйлээ ингээд ярьж байгаа тийм хэсэг гардаг байхгүй. Тэгээд тэр хэсгийг сонсомоор байвал өмнөх бичлэгийг манд үзээрэй. За араас нь үргэлжлүүлээд явчих. Та тамхи Та тамхи татах гэж тэгтэл их хүсээд байвал яа гэх вэ? Болох юм. Гэхдээ маш хурдхан шүү. Яагаад гэвэл генет дууддаг. Та алга байвал яана? Тэр шатны өндөд доор хаалга байгааг харж байна уу? Тийшээ ороод баруун тийш эргэмэгц нэг жижигхэн өрөө бий. Тэнд болно. Харин салхивчийг нээгэр гэдг нь мань гол төрийн хүн тамхи татъя гэдэг ингээд одоо хэлж байгаа хүнд тамхи татъя гэдэг өмнө хэлцэнээс баггүй. Тэгээд яриа өрнөсний дараа тэр үедээ бол юу та тамхи татах гэдэг юм уу гэдээс надаа ингээд яриа өрнөсний дараа энэ бол амар диф яриа өрнөд, гүн гүнзгий яриа өрнөд. Тэгээд тэндээсээ та тамхи татмаар байвал татахгүй юу та тийш яагаад ингээд татчих гэж байгаа. Журмаас ангид салхивчийг нэгэд татаарай, журмаас ангид. Гэвч ман явж тамхи татаж амжсангүй. Гартаа бичиг цаас барьсан залуу ир үүдний өрөөнд гинэт орж ирлээ. Туслах түүний гадар хувцсыг тайлах зур залуу ир ван руу нүднийхэн булангаар хялан харна. Энэ хүн Гаврилна Ардалнович өөрийгөө Мишкийн ван хатагтай садан элийн чандаас галт тэргээр ирсэн гэж байна. Хэмээн туслах нууцсан маягтай ярьж эхэллээ. Ганц боодолтой юм гарт нь байна. Зөвхөн гэж цааш шивнэж хэлсэн учраас ванд сонсогдохоо болов. Гаврилна Ардалнович маш анхааралтай сонсох зураа ван гэхэд сонирхсан царайгаар харж байснаа яриаг нь сонсгоо болж түүн рүү яаран төхөж ирээд та Мишки ван уу гэж маш илтгэр илгэсгэн аргагүй асуув. Тэрээр 28 орчим настай, дунд зэргийн нуруутай, жижигхэн Наполеон сахалтай, ухаалаг туйлын атайхан царайтай, гойлог бие шаргал өстэй сайхан залуу ажээ. Гагцгүй хичнээн илдэг урайлахын ч гэсэн инээмсэглэл нь хитрхи хиймэл шүдэн ч мөн сув дантал хитрхи жигж ирээсэн бол харцсан хөвгөлтэй цайлан харагдах авч цаанаал нэг гярхаа сонцсон айстай гэхээр аж. Энэ хүн ганцаараа байхдаа огт ингэж харддаггүй. Бас хизээч инээдэггүй байж магадгүй гэж яагаад ч юм ванд удирдлаа. Ван чадхынхаа хэрээр урд нь туслахад бүр өмнө рогжинд ярьсан тэрэл зүйлээ тавтан бүгдийг яар сандран тайлбарлав. Энэ хооронд Гаврилна Ардалнович ямар нэг юм санаж байх шиг. Тэгснээ жилийн өмнө жилүү арай хойхон жилүү Швейцар шиг санаж байна. Елизавет Борковиндоо цагтл ирүүл сонсгосон тэр хүн та биш үз гэж асуув. Яг мөн. Тэгвэл таныг энд мэднэ. Санаж байгаа байх. Та эрхэм дээдстэй уулзах гээ юу? Би одоохон илтгэе. Тэр удахгүй завтай болно. Харин та одоохондоо хүлээлийн өрөөнд байж байвал сайнсан. Харин яагаад энд байгаа юм? Хэмээн туслах руу эргэж хатуухан асуулаа. Өөрөө өсгүй байсан гэж хэлсэн шүү дээ. Энэ үед алтан тасалгааны хаалга огцон монгойж гартаа бичгийн цүнх барьсан зэргийн хүн чанга яаж нахилзан бөлцөөр гарч ирлээ. Ганя чи энд байна уу? Наашаа ороод ир гэх дуу тасалгаанаас сонсогдов. Гаврилна Ардалнович ван тийш толгой тохиод алтан тасалгаа руу яран олов. 2 минут орчмын дараа хаалга дахин нэгдэж ван
та морилно уу? Гаврилна Ардалновичийн уриалгын дуу сонирхлоо. Энийг жоохон уншсан л юм л та юм аа. Тодруулагч мэдүүлэгч ашигласан. Яг хоо нэг сайн бас санахгүй байж магадгүй уншчи. Тэгээс энэ номны хэсгийг би сайн. Одоо энэ чинь ингээд бүх номыг ингээд уншаад өгөөд иж болохгүйс тэр нь бол чинь зохиолчийн ирэх мэх гээд. Тэгэхээр яг уншиж чаад яг өөртөө таалагдсан хэсгийг уншиж өгөөд иж болох юм. Ер нь бол тийм. За эхний удаад олон гэсэн ил орчих. За тэгээд надад одоо чинь өглөөнийхөө чухал дадлуудаа хийсэн хүн чинь дараагийн ажлуудаа амжуулна.